Монголын нот товчхон бол мэдээж манай монголчуудын түүх, соёл энэ бүх зүйлийг шингээсэн ийм гайхалтай зүйл. Тэгээд одоо бидний үе дээр хурж ирсэн. Бид ч гэсэн өөрийнхөө нэг хөв намбаараа бас цаашдаа үр хойчуудаа үлдэхсэн гэдэл бодлоороод 18 оноос Монголын нот товчхоныг би Жисвар дээр эхэлж хийсэн юм аа. Тэгээ өнөөдөр болоход бол одоо 9 жилийн нүрийг үтсэн байна. Тэгээ их төлөв одоо бараад сүүлийн шавтаргаанд ороо байж байна. Энэ бол энэ жис хавцсан нь бол тэгчиг 8 мм-ийн ийм жужаантай, өргөнөөр нь бол 40 см өргөнтэй, уртаараа бол одоо 66 м. Энэ Чингис хааны насыг төлөөсөн 66 м хийж байгаа. Ийм одоо 8 хэсэг, нэг нь бол 8 м, одоо сүүлийн нэг хэсэг нь бол 10 м, ингээд 66 м. Тэгээд хүнд нь бол нэг 300 кг орчим. Гиннес бүртгүүлсэн ийм хамгийн жижиг Монголын нот болж байгаа. Энэ манайхны багш нарын хийсэн. Тийм. Энэ бол энэ хамгийн жижиг Монголын нот болж байгаа. Энэ бол манай өвөр Монголын нэг багшийн хийсэн. Энэ бол миний хийсэн биш. Гэхдээ энийг би ашиглаад одоо ийм нэг зүйлт хийсэн. Тэгээ ингээд жижиг үү тий бас хэмжээ нь яг ингээд тусгай энд зориулж хийсэн ийм зүйлт. За сайн байцгаана уу. Намайг Өвөлдийн Дулан гэдэг. Бүгдээрэмдх Домдод ард улсын өвөр Монголын Шилэн гол аймгийн Шулуун хөөг гэдэг газараас ирсэн. Нүүдэлчин фестивальд хэд дахь удаага ирж байна? Анх удаага оролцож байгаа. Тэгээд нүүдэлчдийн маань энэ сайхан гайхамшигт давтагдшгүй өвийг дэлхийд таниулж байгаа тав хүндээ баярлж байна. Энэ удааны энэ сайхан нүүдэлчдийн фестивальд одоо өөрийнхөө бүтээлөөр ирж оролцож байгаадаа бас маш их баяртай байна. Тэгээд одоо энэ дүрслэх урлагийн чиглэлээр бас сайхан солилцоо хийж байна. Маш сайхан байна. Сэтгэлдээ хуваацахгүй ер нь бол одоо ирээд оролцож байхад сэтгэгдэл хэр өндөр байна. Одоо ер нь өмнө нь одоо Монголд ирээд ингэж өөр юм үзэсгэлэнгүүдэд оролцож ирсэн үү? Урд нь бол Монголын жохолчдын 90 жилийн тэгээд дэлхийн Монгол туурхтны бас хурал номуудаар оролцож байсан. Тэгээд нүүдэлтний энэ наадмыг бол олон сонсож байсан. Өнөө жил одоо анх удаага өөрийн биеэр оролцож байна. Маш гайхалтай, сайхан байна. Өөрөөр онцлог нь юу н харагд санагдчих яг шүүн танд? За нутгийн тэгээ гажрын энэ соёлын өвүүдийг энд авчирд дэлгэн үжүүлж байна. Маш сайхан байна. Та ямар бүтээлүүдээр оролцсон? Би одоо өөрийнхөө хийсэн мөнгө эдлийн бүтээл болоод одоо Монголын нут товчоох жис хавцсан дээр сэлээд би олон жил болж байгаа юм аа. Тэгээ энэ удаа одоо нэг хэсгийг авчирч үжүүлж байна. Хэдэн жил болсон бэ? Тэгээ энэ жис хавцсан дээр сэлээд 9 жил болж байгаа. Тэгээ одоо бол сүүлийн шатанд орж байна. Тэгээ энэ удаа одоо бүгдийг авчруул одоо тийм боломж байхгүй. Их хүнд учраас одоо нэг хэсгийг өрөөд ирлээ. Тэгээд одоо үжүүлж байна. Дагууд нь одоо миний хийсэн хашийн мөн мөнгөний эдлүүдийг авчирч энд үжүүлж байгаа юм аа. Монголын нууц товчийг бүрэн хинлээр нь хийсэн гэсэн үг. Тийм, бүрэн ихээр нь. Ер нь Монголын нууц товчхон бол мэдээж манай монголчуудын түүх, соёл энэ бүх зүйлийг шингээсэн ийм гайхалтай зүйл. Тэгээд одоо бидний үе дээр хурж ирсэн. Бид ч гэсэн өөрийнхөө нэг хөв намбаараа бас цаашдаа үр хойчуудаа үлдэхсэн гэдэл бодлоороод 18 оноос Монголын нот товчхоныг би Жисвар дээр эхэлж хийсэн юм аа. Тэгээ өнөөдөр болоход бол одоо 9 жилийн нүрийг үтсэн байна. Тэгээ их төлөв одоо бараад сүүлийн шавтаргаанд ороо байж байна. Энэ бол энэ жис хавцсан нь бол тэгчиг 8 мм-ийн ийм жужаантай, өргөнөөр нь бол 40 см өргөнтэй, уртаараа бол одоо 66 м. Энэ Чингис хааны насыг төлөөсөн 66 м хийж байгаа. Ийм одоо 8 хэсэг, нэг нь бол 8 м, одоо сүүлийн нэг хэсэг нь бол 10 м, ингээд 66 м. Тэгээд хүнд нь бол нэг 300 кг орчим. Яаж ирэн хийдэг юм бэ? Тэгээ энэ тусгай би өөрийнхөө бэлтгэсэн бас нэг 4 жилийн багчтай. Тэгээ энэ удаа бол энэ багжийг бас авчрах тийм боломж байгаагүй. Тэгээд 4 жилийн багжаар л одоо хийж байгаа да. Бүгдийн үлдээсэн соёлоо одоо дэйлж ирсэн. Би ер нь ухаан орсон цагаасаа эхлээд л одоо үжиж бахархсаар ирсэн. Сүүлд нь явандаа урлагийн салбаруудаар явж одоо гар урлын чиглэлээр, дөрслөг урлагийн чиглэлээр тэгвэл би бол бороо хөгжим хийдэг. Өөрөө одоо дууны шүлэг бичдэг. Тэгээ Монголын уран бүтээлчтэй маш олон дуун дээр хамтар задлаа. За орчимхоо одоо ардын жүжигч юм байхаа. Тэгээ манай Цаваартан багш. Бид хоёул бас 20 уран бүтээл дээр хамтарч ажиллаж байна. Тэгээ Монголын одоо гавьяатууд эдгээр хүмүүстэй бол дуу уран бүтээлээр бол маш олон хамтарч ажиллаж байлаа. Тэгээд холбол та нэрлэлээ. Тэгээ одоо ганц зэрэг гавьяат миний бас 4 дууг дуулсан. Тэгээд Төмөөлжи, Төр мандах нараа одоо бүр миний дууг дуулсан байгаа. Ингээд би их баярлж явдаг юм аа. Монголынхаа бас уран бүтээлчтэй хамтарч ажиллана гэдэг бол энэ бол бидний дээдийн хөв ёроолоо.
Ганцаараа гавьят миний Монголын сайхан нутаг, өргөө нутаг, дуут нуурын зослон одоо их хайрхан зэрэг дуулсан. Төмөөлжи миний дуут юу туулын чихрээ ихшгэлэн одоо дуулсан. Бас онон мөрөн гэдэг дуулсан. Одоо хэлбэл одоо маш олон байл л да. Иймэрхүү дуунаар. Тэгээд чи 10 монголчууд маань хоорондоо бас нэгдэж, урлаг соёлоороо бас нэгдэж байна шүү дээ. Тийм ээ, одоо бид одоо энэ соёлоо одоо ингээд дэлгэрүүлэх үүднээс, улам хөгжүүлэх үүднээс бас та нартайгаа хамтарч ажиллаж байна. За өргөдлөн бас ажиллах болно. Тэгээ би бол өөрөө бас хувийн музей хийдэг. Тийм учраас энэ удаа одоо Монголын музейн чиглэлээр одоо энэ дээрж дэлгэрүүлж хийж байна. Одоо их баяртай байна. Нийт уран одоо бид уран бүтээлүүдээ одоо яг тоолж үзсэн үү одоо миний одоо дууны уран бүтээл бол жуугаад уран бүтээл байгаа. Одоо үндсэн дээр бүр гарсан дуулагдаж гарсан ийм уран бүтээлүүд бол жуугаар байгаа. музейд тавигддаг бүтээлүүд. Музейд тавигддаг бүтээл би бол эртний энэ хаадын чиглэлээр одоо ён гүрний үеийн онцлогтой энэ урлагуудыг сэргээж хийх талаар одоо өөрийгөө сорж байна. Тэгээд энд байгаа бүтээлүүдийг та нар сарж болно. Одоо ён гүрний үеийн урчуудыг хадгалсан одоо чулуун сэлмэл дээрх тэр хөв жавгарыг ашиглаад би одоо хийсэн бүтээлүүд маань та нар хараарай. Би энэ нэг бүтээлийг та нарт харуулъя. Энэ бол манай Шилэнгол аймгийн Шулуун хошуу мэдээж одоо ён гүрний их хаан Ховлын хааны дээд нийслэл байсан гажил. Тэгээд энэ нутгийн одоо түүхийн олдуурууд маш олон байгаа. Тэгээд нэг барилгын ийм хас чулуун тулгуур байдгийн. Тэрэн дээр байсан энэ луус хэлүүр, ийм 5 хүмүүстэй луус хэлүүрийн